За сайн байцгаана уу. Ингээд химийн 2025 оны ишийн задгаа даалгын тайлбарыг оруулъя. Маш урт тав хугацаанд хүлээлгэлээ. За 2-1 Ён ба хийг таних арга гинэ. За 1-5 дугаартаа хуруу шилэнд үл мэдэгдэх нийтлүүдийн уусамл өгцөө. Эдгээр уусамлыг 3 хэсэгт хувааж нэгт азотын хүчлээр хүчлэгжүүлсэн мөнгөний нитратын уусмал. Хоёрт натрийн гидроксидын уусмал тус нэмсэн гинэ. За тэгээд явагдах ёоны тэгштэглүүдийг өгөөд ямар өнгийн тундас бууснуудыг тус бүрдэнд оруулж өгсөн байгаа. За энд болохоор зэрэг мөнгөний нитратыг харуулж өгсөн байна те. За зүүн талд нөгөө талд нь болохоор натрийн гидроксидыг оруулж өгсөн байна. За тэгээд туршилтын үр дүнийг нь хүснэхтэр илэрхийлжээ. Мөнгөний нитратын нэхэд 1-р хуруу шил дээр шар тундас буусан натрийн гидроксид дээр бол тундас буугаагүй юм байна. 2-р хуруу шилэнд бол мөнгөний нитраттай урвал дээр шаргал тундас буугаад натрийн гидроксидтай дээр ногоон тундас буусан юм байна. 3-р хуруу шилэнд шар тундас, цагаан тундас, 4-дөр цагаан тундас буугаад натрийн гидроксид дээр тундас буугаагүй. 5-дөр болохоор мөнгөний нитрат дээр тундас буугаагүй. Гэхдээ натрийн гидроксид дээр цагаан тундас буусан байх нэ. За уг ажлыг хийхээс өмнө бүгдээрээ Ён болон хийг юу н ямар аргаар таньд юм бэ гэдэгт хальт танилцъя. Тэгэхээр катион буюу эрэг цэнэгтэй ионыг танихдаа натрийн гидроксид юм уу эсвэл аммиакийн уусамлыг ашигладаг. Тэгээд яг ямар Ён байгаа юм бэ гэдгээс хамаарат үүсэх тундас те ерөнхий шин чанар болон өнгө нь хоорондоо ялгаатай байдаг. Жишээ нь төмрийн 2 валенттай катионы хувьд шүлттэй харилцан үйлчлэлд орох үедээ ногоон өнгийн тундас буулгадаг бол 3 валенттай төмөр болохоор зэрэг хүрэн улаан өнгийн тундас болгодог хаана ч те. Тэгэхээр ийм хүү 2 валенттай төмөр юм уу 3 валенттай төмөр юм уу гэдгийг тунцны өнгөөр нь ялгачна гэсэн үг байна. За анионыг танихдаа өөрөлдмөл сөрөг цэнэгтэй ионыг танихдаа тусгайлан сонгож авсан тийм бодисуудыг реактив бодисуудыг бол ашигладаг. За тэгээ хлоридыг мөнгөний нитраттай уралд оруулахад цагаан тундас, сульфатыг барын хлоридтай уралд оруулахад хүчил дуустдаггүй цагаан тундас бодог хаана шүү дээ. Тэгэхээр энэ мэтчлэн анион болон катионуудыг таних чанарын урвалууд гэдэг байна. За хий танихдаа бол ямар хий юм бэ гэдгээс хамаарат мэдээж шинж чанарууд нь өөр байгаа шүү дээ. Тэрэн дээр нь тулгуурлаад олчдгоо гэсэн. Жишээлбэл хүчил төрөгч маань галыг дэмждэг. Түүн дээр нь тулгуурлаад хуруу шилийн хаамсарт шүтэн зураад барихад галыг дэмжижвэл энэ хүчил төрөгч ялгарч байна гэд таньчин гэсэн. За ус төрөгчдөр болохоор зэрэг ийм асфальттай шүтэнзийг амсарт нь барьж өгөхөд поп гэсэн ийм чимээ гарна. За тэгэх юм бол энэ ус төрөгч байна. За харин энэ сүүлийнх нь болохоор зэрэг CO2. CO2-ийн хувьд болохоор шохоон усаар нэвтрүүлгээд тундас үүсгээд шохоо ус цайж булан гартдаг. Мөн дээрээс нь шүтэнцийг унтраадаг байна шүү дээ. Гэх мэтчлэн ямар хий таних чам ер нь ингээд тамаглаж байгаа ч юм байх юм бол иймэрхүү байдлаар таниад илрүүлэх боломжтой гэсэн үг байна. За тэгээд Gemini 2 тус бүртэн зураг хийлгэж үтсэн юм. Зэсийг таниад яадгийн те ямар өнгө буудгийн төмөр дээр яадгийн гих мэтчлэн за энд анионыг таних дээрээс оруулж өгсөн мэн сүлд хий таних дээрээс ингээд оруулаад өгсөн байна. Дараагийн хэсэг дээр энийг уулын багш нэмж слайд оруулах гэсэн юм аа тэгээд мартцсан байна. Тэгээ хариуг нь шууд хэдүүлээ харчлаа. Хамгийн ихэнд бид нар яах вэ гэхээр энэ ээсээ ахуулаад өнгөний өөрчлөлтүүдийн шууд энд байгаа хинтээ ашиглаад тэгээ хүснэгт дээрээ тулгуурлаад дугаараа биччихнэ гэсэн үг байхгүй. Төмрийн бромид дээр гэтэнгууд төмөр маань за эндээс натрийн гидроксидтэй харилцан урвалд ороод ногоон өнгийн тундас буутсан бааз. Тэгэхээр хүснэгтээсээ харах юм бол ногоон өнгийн тундас натрийн гидроксид дээр зөвхөн 2 дугаар дээр л байгаа байхгүй. Тэгэхээр A-ийн 2 болж тарна гэсэн үг. За шалгая. Бром дээр мөнгөний нитрат дээр энэ хараа шаргал өнгийн тундас буусан бааз. Тийм болохоор яг энэ 2 дугаартай чинь маш ингээд тогсон хариулт болж тарж байгаа. За калиум хлоридыг аваад үзье тийм үү. Калиум хлорид дээр гэхээр энэ хлорыг нь авч харах гээд байна да. Тэгмэд хлор маань энэ хараа цагаан өнгийн тундас буутсан байгаа юм. Мөнгөний нитрат дээр. За мөнгөний нитрат дээр цагаан өнгийн тундас буусан. За тэгээ кали дээр ихэр угаасаа натрийн гидроксид дээр орж ирэхгүй. Тэгэхээр 4 дугаартаа маань бүр төгс тохирж байна гэсэн үг хана шүү дээ. За дараагийнх нь магний йодид байна тийм үү. Тэгмэд магний йодид дээр магний маань натрийн гидроксидтэй цагаан тундас буулгаад за тэгээд йод маань мөнгөний нитраттай шар тундастай
байгаа байхгүй. Тэгэхээр мөнгөний нитрат дээр шар, натрийн гидроксид дээр цагаан тундас буудсан 3 дугаартай өгдөл байгаа. За сүүлийнхтэр болохоор зэрэг натрийн карбонат орж ирж байна тий. Тэгэхээр натрийн карбонат маань 1 дугаараар буюу үлдсэнтэй холбогдож байгааз. Яа тэгэхээр CO3 хэсэг маань мөнгөний нитраттай урвалд ороод тэгээд шаргал өнгийн тундас болгосон байгаа. Тэгээд натр маань өөрөө яг алинтай ч ингэж урвалд ороогүй байгаа зү тий. Тэгэхээр мөнгөний нитрат дээр шар, натрийн гидроксид дээр байхгүйгээд 1 дугаартай маань яг сайн тохирч байгаа. Тэгэхээр сайн ажиглчихал юм бол энэ бараг л ингээд шууд хийхээр юу байгаа. Энэ бараг шууд хүснэгтийнхээ хариултыг өгч гинэ гэсэн үг байна шүү дээ, тий. Энэ байхгүйсэн бол ер нь хэцүү, тий. Чи шууд чин чанарыг нь хараад эндээс дуулахаар эсвэл нөө харгалзуулахаар гэсэн бол маш хэцүү байх байсан. Азар энэ өгдөл орж ирсэн байна. За дараагийн ажил туршилтын үр дүнгийн гутаа. За 5 дугаартай хуруу шилэнд ижил анионтой 2 давсны холимог байсан. За 2 анион байсан юм бэ шүү. Уг холимогоос үүссэн цагаан тундас нь илүүдэл натрийн гидроксид ба аммиакийн уусмал тус бүрт хэсэгчлэн уусдаг. Харин натрийн гидроксид ба аммиакийг зэрэг илүүдлээр хийхэд тундас бүрэн уусч байв гэсэн үг. Цагаан тундас 5 дугаартай дээр буусан тийм ээ. Тэгээд доор хэрвээ харж ивэл башин тгээс 4 хүртэл өнгөнүүдийг нь оруулсан байгаа. Төмрөн дээр ногоон өнгөтэй тундас буудаг болохоор төмрийг бол шууд хасна. Купрум дээр бас цэнхэр өнгөтэй тундас буудаг болохоор купрумыг хасчихж байгаа. Тэнгууд хідүүлэнд үлдэж байгаа нь 2 3 4 буюу хөнгөн цагаан, магний, цайр гэсэн ийм 3 өгдөл өгдөж байгаа. За тэгвэл 5 дугаартай бодис дах илүүдэл натрийн гидроксидийн уусмалд уусдаг катионыг доорох хариултын хүснэгтээс олно уу гэсэн байна. За натрийн гидроксидэд уусдаг катион гэсэн шүү дээ тий. Магний болохоор зэрэг шүтлэг шин чанартай. Тийм болохоор натрийн гидроксидтэй бол харилцан үйлчлэхгүй байхгүй. Тийм болохоор магниг хасчихж байгаа. Тэнгууд алюминиум болон зинкум хоёр ч хоёулаа нөгөө натрийн гидроксидийн уусмалд уусдаг. Гэхдээ энэ дээр яаж байгаа вэ гэхээр хөнгөн цагаан болон зинкум хоёуланг нь бичиж болох гээд байгаа зү тий. Сонголтын заяа логико бодох юм бол энэ 3-ыг та нар хардаа дугаартай байцдах илүүдэл аммиакийн уусмалд дуустдаг катион гэдээ ороод ирж байгаа зү тий. Тэнгууд аммиакийн уусмалд дуустдаг гэхээр алюминиум ч аммиак дуусахгүй, тэнгууд зинкум ч бол уусна. Тэгэхээр 3 дээр бид нэр 4-ийг буюу зинкумыг бичиж байгаа байхгүй юу? Яг давхцуулж бодвол бас 4-ийг тэр дээр болон бодгол юм тий. Тэнгууд үлдэж байгаа нь тийш үлдэж байгаа нь болохоор зэрэг энд алюминийг л угаасаа бичиж таарна штэ. Яагаад тэгэхээр нэгэн төрлийн давс биш 2 төрлийн давс байгаа штэ тий. Тэгэхээр зинкум болон алюминиум ч хоёулаа л энэ хуруу шилэнд байсан байж таарна. Тэгээд 3 дугаар асуулт дээр чамд аммиакийн уусмалд уусдаг гэд онцлцсон байгаа даа учраас хүсээгүй чи зинкумыг энэ 3 дахь асуулт дээр бичиж таарч байгаа. Тэр үлдсэн нэг нь угаасаа алюминиум л байж таарна тий. Тэгэхээр 2 дээр угаасаа алюминийг бичиж байгаа байхгүй юу? Шууд ингэхгүйгээр хариулах гэсэн бол бас жоохон эвгүүлээ. Тэгэхээр нөгөө хариултаа уусаа буцхаасаа өмнө яг энэ холбоотой асуултаа бүгдийг бодож жагаад яг энэ эцэслээд яг зөв шүү гэсэн тохиолдолд будаарай. За тэггүй шууд энэ чинь энэ жижиглэн тэрэн жижиглэн за энийг бодчихъя гэдэг 4-ийг бодчихдаг. Гэтэл 2-ыг нь 2 дээр бодох хэрэгтэй байгаа алдаа гарах гэдэг шүү дээ. Энэ тохиолдолд яг энэ асуулт дээр. За дараагийнх нь холимогдох анион нь нитраттай ижил чанартай урвалтай бол таних урвалжийг сонгоорой гэсэн байна. Яг нитратыг таньдаг урвалжаараа тэнд байгаа бэцийг гэсэндээ анионыг гэсэндээ таних боломжтой юм байна. За нитраттай ижил гэхээр энэ ерөнхийдөө бол нитрит байгаа. Тэгээ энэ хоёрыг хоёулангийн ерөнхийдөө бол ямар урвалжаар таних боломжтой вэ гэхээр энэ 7 дугаартай натрийн гидроксид, алюминиум болон халаалт гэсэн хэсэг байгаа. Тэгэхээр уг анион дээр натрийн гидроксид болон хөнгөн цагааны үрцээ нэмээд өчнө. Тэгээ хуруу шилэнд холимогломгоо экспистент энэ дээр зөөлөн халаангууд тийм өвөрмөц үнэртэй аммиакийн хий үүсдэг. Тэгээ энэ үүссэнхийн лакмусын цаасын өнгийг өөрчлөөд хөх өнгөтэй болгодог. Үүгээр нь бид нар анионыг нь таних боломжтой болчихж байна гэсэн үг хаана тий. За иймээс хамгийн тохиромжтой хариулт бол 4 дээр 7 дугаартай өгдөл байгаа.
За 5 уг аниуныг нитрат аниунаас ялгах. За нитритийг нитратаас хэрхэн ялгах вэ гэдэг асуудал гарч ирж байна тийм үү. Тэгэхээр энэ хоёрын хоорондоо нь ялгахдаа калиум перманганатын одоо уралжийг ашигладаг байгаа. Тэгэхээр яагаад энэ уралжийг ашигладаг вэ гэхээр нитриттэй харилцан үйлчлэхдээ энэ хараа өнгөний хувирал нь нийл яганаасаа ийм тунгалаг цагаан өнгөтэй болж байгаа сте тий. Гэтэл нитрат дээр калиум перманганат өнгөний өөрчлөлт үзүүлдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ шин чанар дээр нь тулгуурлаад өнгө нь өөрчлөгдөж байх юм бол тий одоо энд харагдаж шин өнгө нь өөрчлөгдөж байх юм бол нитрит гэдгээ таниад өнгө нь өөрчлөгдөхгүй байх юм бол энэ нитрат байна гэдгийг илрүүлэх боломжтой байх нь шүү дээ тий. За энд бол нитрат дээр ямар ч өнгөний хувирал бол үзүүлээг бол харуулж өгсөн байна. За ингээд манай 5-ын зөв хариулт энд байна уу? 8 дугаараар орж ирж байна. За нилийн задгаан хувьд бол нилийн чанга юу орж иржээ. За 2-2 химийн тэнцвэр орж ирсэн байна. Дараах сул хүчлийн диссоциацийн тэнцвэрийг судалжээ. За тэнцвэр баруун тийш шилжин, тэнцвэр зүүн тийш шилжин, тэнцвэр шилжихгүй гэсэн ийм 3 өгөгдлийг ABCD дээр бид нар ингэж бөглөх юм байна. Энэ дасгалыг ажиллахаас өмнө бүгдээрээ химийн тэнцвэр гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг сэргийн санах хэрэгтэй болж шүү дээ. Тэгэхээр тэнцвэрийн төлөвт орших химийн системд гаднаас ямар нэгэн хүчээр үйлчлэхэд химийн тэнцвэр уг үйлчлэлийг бууруулах чиглэлд шилждэг. Ийм онцлогтой. Тэгээ үүнийг Le Chatelier зарчим гэж нэрлэдэг байна. Тэгээд ийм одоо нөхцөлтэй гэдгийг бол оруулж өгсөн байна. За тэгээд маш ингээд хар ухаанаар тайлбарлах юм бол одоо сандал ингээд донцоод штэ тэ нэг хөлөнд богинохон байгаагаас болоод тэгэхээр бид нар тэр донцоод байгаа хөлөнд нь юм ингэж цаас нуулж ивж өгдөг штэ. Түүнтэй ижилхэн гаднаас ямар хүчин зүйл нөлөөлөд байгаа юм бэ? Түүнд нь тохирсон хариу арга хэмжээ авч уруулын тэнцвэрийг хадгална гэсэн үг байхгүй. Жишээлх юм бол уруул орж буй бодисын концентрацийг ихсэглэе гэж бодъё тийм үү? Энэ тохиолдолд илүү их бүтээгдэхүүн үүсчиж уруулын тэнцвэрийг хадгална гэсэн үг. За эсвэл эндотерм урвалын хувьд системийн температурыг ихсэглэе гэж бодоход химийн тэнцвэр бүтээгдэхүүн үүсэх тал руугаа шилжинэ гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр ийм байдлаар ерөөсөө л урвалын тэнцвэрийг хадгалах тэр одоо зарчим байдаг байна шүү дээ. За энэ шулуун болон буцах урвалын одоо химийн тэнцвэр тогтох тэр цэгийг бол харуулж өгсөн байна. Өөрөлдөх юм бол шулуун урвал гэдэг нь их байцас их байгаа учраас урвалын хурд өндрөөр орж ирж байна те. Хугацаа өнгөрөх тусам их байцсын хэмжээ бүтээгдэхүүн рүү шилжээд ерөөхдөө бол багасна тийм үү. Тийм болохоор ерөөхдөө одоо урвалын хурд буурах чиглэл рүү график бол зурагдсан байна. Харин буцах урвалын хувьд ихэнх хэсэгт бүтээгдэхүүн байхгүй байгаа учраас урвалын хурд бол багаар орж ирж байна. Хугацаа өнгөрөх тусам бүтээгдэхүүн ихээр үүсэж байгаа учраас урвалын хурд бол нэмэгдэнэ. Ингээд тодорхой цэгт очиод их болон бүтээгдэхүүн бодис маань ерөөхдөө бол одоо химийн тэнцвэрт төлөвт очно гэдгийг бол харуулж өгсөн байна. За тэгээд энэ болохоор тэнцвэрийн тогтмолын тоо утга уг тэнцвэр аль чиглэлд байгаа вэ? Өөрөөр хэлэх юм бол их бодсон их байна уу те? Бүтээгдэхүүн бодсон их байгаа юм уу? Эсвэл энэ хоёр маань хоёулаа тэнцүү байгаа мó гэдгээсээ хамаарат тэнцвэр бүтээгдэхүүн рүү шилжих үү, их бодис руу шилжих үү гэх зэргийг бол таних боломжтой болдог байна. За энд их бодисын концентрац ихссэн үед яах юм? Багассан үед яах юм? Даралт ихс гэхээр яах юм? Багасхаар яах юм? Температурыг ихсгээр яах юм? Багасхаар яах юм гэд тэнцвэрийн шилжилтийг бүгднийг оруулсан энэ хүснэгтийг даваа сурамгай химийн онол тест бодлогын номноос оруулж өгсөн байна. За тэгэхээр их бодисын концентрац ихсэх үед бүтээгдэхүүн бодис үүсгэх чиглэл тэнцвэр шилждэг бол их бодисыг багасгах үед их бодис үүсгэх чиглэл рүү тэнцвэрийг шилжүүлдэг. Ерөөсөө хаана ингээд юу хэрэгтэй тийшээ л ерөөсөө нөлөөлөд байна гэсэн үг хаана шүү дээ. За одоо үүнд тулгуурлаад бүгдээрээ хүснэгтээ ажиллая. За CH3CO ионы концентрацийг натрийн ионоор талсжуулах замаар бууруулах гэж байна. За CH3CO маань энд байна тийм үү. Тэгэхээр энэ нөхрийн хэмжээг нь бууруулж байгаа юм биш үү? Зөв үү? Тэгэхээр бүтээгдэхүүний хэмжээ буурж ийн гэхээр бүтээгдэхүүн үүсэх чиглэл рүүгээл шилжиж таарна да. Тийм биз? Тийм болохоор манай хариулт энэ тохиолдолд тэнцвэр маань баруун тишээ шилжингээд A дээр
1 дугаараар орж ирнэ гэсэн үг. Яагаад тэгэхээр энд багасч шít. Тэгэхээр энийг буцаагаад ихсгэх шаардлагатай учраас баруун тийш шилжнэ гэсэн үг байхгүй. За дараагийнх нь маллаараа зэрэг за натрийн гидроксид нэмэх гэж байна. Натрийн гидроксид нэмэх үед одоо усанд уусаад OH үүснэ гэсэн үг. За үүссэн OH маань цаашаага яах вэ гэхээр бүтээгдэхүүнд байгаа энд байгаа ус төрөгчтэй уралд ороод H2-ыг үүсгэн гэсэн үг. Тэгэхээр бүтээгдэхүүн бас багасчихж штэ. Тэгэхээр бүтээгдэхүүн үүсгэх чиглэлд буюу тэнцвэр дахиад яах нь баруун тишээ шилжин гэсэн үг. За ургамлын холц руу катализатор нэмнэ гэж юм тийм үү. За катализатор нэмэх юм бол энэ маань нөгөө аль нэгийг нь ихсэх нь багасна гэдэг нөлөө бол катализаторт байдаггүй. Өөрөөр хэлбэл шулуун болон буцаг ургамлын хурдыг адилхан хэмжээгээр ихсэгдэг байхгүй катализатор. Тийм учраас тэнцвэр шилжихгүй буюу 3-аар орж ирнэ гэсэн үг. За ургамлын холцыг халаахад гэж юм те. За энэ маань шулуун урвал явагдаж байгаа те. Тэгэхээр шулуун урвал гэхэр чинь экзотерм гэсэн үг. Тэгээ экзотермийг халаах тохиолдолд систем ерөнхийдөө бол дулааныг бууруулах чиглэл рүү буюу эндотерм рүү шилжнэ гэсэн үг. Тэгэхээр тэнцвэр зүүн тийш шилжнэ гэж ойлгож болно. За ингээд манай хариулт A-ийн 1, B-ийн 1, C-ийн 3, D-ийн 2. Тэгэхээр сүүлийн энд багшийнх нь харуулсан хүснэгтэй тийм үү? Энэ хүснэгтийг ойлгоцсон байхад л ямар ч юм юу орж ирсэн, урвал орж ирсэн. Ерөнхийдөө бол тэнцвэр хаашаа шилжих вэ гэдгийг хийчихнэ. За дараагийн асуулт нь 0.1 мол дециметр куб концентрацтай H3CO сул хүчлийн 2% диссоциацид ортгоо. За 0.1 мол дециметр куб концентрацтай CH3CH хүчлийн уус малдах H1 концентрацийг тооцоолно. 2 дугаарт. 3 дугаарт уг диссоциацийн урвалын тэнцвэрийн тогтмолыг тооцоолно гэсэн ийм тооцоололтой хэсэг орж иржээ. Тэгэхээр диссоциац гэж яг юу хэлж байгаа вэ гэдгийг сэргийн саны. Тэгэхээр электролит гэдэг маань усан уусмалтай эрэг болон сөрөг цэнхтэй ионуудыг үүсгэн задардаг. Тэгээ үүнийг анх Шведийн химч бол илрүүлсэн байх нэ. За тэгээд энд хэрхэн одоо задарч байгаа вэ гэдгийг бол харуулж өгсөн байна тийм ээ. За тэгээд тухайн электролизийн одоо шинж чанараас нь төлөв байдлаас нь хамаарат усан уусмалын юм уу, хайлтмалын юм уу гэдгээр нь ялгана. Эсвэл электролитийн төрлөөс нь хүчлийн юм уу, сүрийн юм уу, давсны юм уу гэдгээр нь ялгадаг байх нь. За анодор нь болохоор уусдаг анодтой, уусдаггүй анодтой гэдгээр нь ялгаж өгдөг байх нэ. За энд электролитийн усан уусмалын электролизийн үед катод дээр явагдах процессыг дунд зэрийн идэвхтэй катионууд, идэвхтэй металлын катионууд гэд ялгаад өгсөн байна. За дараагийнх нь болохоор зэрэг уустдаггийн анод дээр ингээд бүтэнгийн ялгаад оруулсан байгаа. Тэгэхээр бичлэгээ зогсоож яваад зэрэсгүй бол доор орсон байгаа нэг өсвөрчлөөс ороод дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За энд диссоциацийн зэргийг олох томьёог бол оруулж өгсөн байна. Тэгэхээр томьёо нь өгөгдсөн байхад л бид нар шууд тооцооллоо хийх боломжтой болчихж байна гэсэн үг байна тийм. За энэ ихний даалгаврын хариу багш нь оруулсан байгаа. Одоо тэгвэл бүгдээрээ тооцооллоо хийнэ. За хүчлийн нийт одоо концентрац нь энд 0.1 мол дециметр куб гэсэн байгаа тийм үү. Тэгэхээр C тэнцүү 0.1 мол дециметр куб бахны. За диссоциатад орох хувь нь болохоор зэрэг одоо энэ дээр альфа тэнцүү 2% байсан шүү дээ. Тэгэхээр энэ 2% гэдэг нь өөрөө юу хэлээд байгаа юм бэ гэхээр 100 ширхэг хүчлийн молекул байснаас тий 100 ширхэгээс ерөөсөө 2 ширхэг нь л задарч ион болсон гэдгийг бол илэрхийлээд байгаа байхгүй юу. За тэгэхээр энийг бид нар бутархайлуу шилжүүлэх юм бол 2-ыг хуваахын 100 буюу тэнцүү яах нь тэг 100-ны 2 байсан гэсэн үг хань тий. За одоо бид нар диссоциацийн зэрэгээ бутархайлуу шилжүүлчлээ. Концентрацаа энд оруулчлаа гэхээр H-ийн ионы концентрацаа олно гэсэн үг. За H-ийн ионы концентрацийг олохдоо цэг буюу концентрацийн үүсгэн юу байгаа? Диссоциацийн зэрэг байгаад байгаа тийм үү? Тэгэхээр томьёо маань өгдлүүд маань бүгдээрээ байгаа. Концентрац маань 0.1 мол дециметр куб байгаа тий. За үрчиг нь тэг 100-ны 2-тай байгаа. Ингэнгუут 0.2 мол дециметр
куб гарч ийна гэсэн үг хань шүү дээ. За тэгэнгუთ хариултыг хардаа гингуудаа 10-ын хасах 3 зэрэг мойл гэдгээр бичээрэй гэсэн биз дээ. Тэгэхээр энийг бид нар одоо тэр гарсан 0,2 гэдгээ яаж бичих вэ гэхээр маань 2-оор орж ирээд одоо тэнцүү 2 гэсэн үг тий. Тэгэхээр 2-оор орж ирээд 2-ыг үрждэг нь 10-ын хасах 3 зэрэг мойл дециметр куб болно гэсэн үг хаана. За энд бид нар ингээд ус төрөгчийн ионы концентрацаа олчлоо. 2 дугаартаагаар. Одоо 3 дугаартаагаар уг диссоциацийн урвалын тэнцвэрийн тогтмолоо олох нь шүү дээ. За тэнцвэрийн тогтмолыг олох томьёо бол сая тэр дээр өгсөн байгаа тийм үү? Тэнцүү концентрацийн нь диссоциацийн зэргийг квадрат зэрэг төшүүлнэ. За ингэнгუთ 0.1-ийг үрждэг нь тэг 102-ын квадрат зэрэг гэсэн үг тий. Тэгэхээр эндээс яаж ийн вэ гэхээр 0.1-ийг үрждэг нь 0.00004 гэсэн үг. Эндээс 0.00004 мойл дециметр куб гэсэн үг хань шүү дээ. За дахиад бид нар нөгөө энийг яах вэ гэхээр F гээд 10-ын хасах G гэдгээр тэмдэглээрээ гэд энэ дээр ороод ирсэн байгаа. За тийм болохоор эндээс бид нар яах вэ гэхээр F маань тэнцүү 4 гэсэн үг. G маань тэнцүү нөгөө 5-аар орж ирнэ гэсэн үг. Ингээд хариулт маань яах нь 4-ийг үрждэг нь 10-ын хасах 5 зэрэг мойл дециметр кубтай ах нэ. За ингээд тооцоолоо ерөнхийдөө бол хийлээ те. Тэгээд манай сурагч яг энэ 2 дугаар асуултыг онлайн тайлбар за тэгээд нөгөө гүйцэтгэл энтрийг хийхэд бол ерөнхийдөө бол боловсруулалтыг нь бол хийж өгсөн байхгүй юу. Тэгээд тэрэн дээр нэмээд слайдыг нь засварлах нэмж асах зүйлүүдийг нь хийгээд яг энэ 2 дугаар даалгаврыг бол бүхэлд нь оруулсан байна. Тэгээд нэг хөөрхөн ингээд бодоод явуулсан байсан учраас багш ингээд тэсэрхэн зургийг бичлэгтээ оруулсан байгаа. Баярлалаа. За 2-3 үейлэх хүснэгт үейлэх хандлага гэдээ оруулж ирсэн байна. За хүснэгтдэх үгийн дугаарыг ашиглан дараах даалгавруудыг гүйцэтгэхээрээ. За тийм хатуу юм гээ өгсөн байна. За даалгавар дараах хүснэгтэнд үейлэх хүснэгтийн 3 дугаар үеийн элементүүдийн хлоридын шинж чанарыг харуулсан. За хүснэгтийн хоосон зайд тохирох үгийн дугаарыг сонгоорой гэсэн байна. За бодисын төлөвөө бид нэр тодорхойлох юм байна. Бүтэц байгуулалтыг тодорхойлох юм байна. За хайлмал байдлаа цахилгаан дамжуулах хэсгийг тодорхойлох нь байна. Тэгээд тухайн нийтлийн усан усамлын pH нь ямар байхыг тодорхойлох нэ. За ажилтаа оръё доо. За хамгийн ихэнд магний хлорид байна тий. Тэгэхээр магний хлорид давстай ижилхэн ийм хатуу байхгүй. Тийм болохоор бид нар A дээр хатуу буюу 1 дугаартайг сонгоно гэсэн үг. За дараагийнх нь болохоор цахиурийн тетрахлорид орж ирж байна тийм. За цахиурийн тетрахлорид дээр болохоор зэрэг ковалентийн холбоо орж ирээд тэгээд өрөөний температурт дэгдэмтгийн юм өнгөгүй шингэн байдаг. Ерөнхийдөө бол энэ хлор дөрөвтэй шингэн байна л гэдээ ойлгочих хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр бид нэр шингэн гэдгийг аавна гэхээр 7 дугаараар бичнэ гэсэн үг. За дараагийнх нь болохоор зэрэг натрийн хлорид дээр бүтэц байгууламж гэсэн байна тийм. За бүтэц байгууламжийн хувьд мэдээж натр хлор гээд металл биш ороод ирсэн мааз. Тэгэхээр энэ маань ионы талс дорн дотор үүснэ гэсэн үг хана шүү дээ тийм. За 3-аар орж ирнэ. За дараагийнх нь болохоор зэрэг фосфорын пентахлорид орж ирсэн байна. За фосфорын пентахлорид дээр металл бишүүд хоорондоо нэгдсэн гэсэн үг. Өөрөлдөх юм бол талс дорн торын зангилаан дээр металл бишүүд байгаа гэсэн үг байхгүй. Тийм болохоор молекулын талс дорн тор байна гэж ойлгож болно. За молекулын талс дорн тор энд 6. За хайлмал байдалтай цахилгаан дамжуулалт гээд магний хлорид орж ирж байна те. За магний хлорид цахилгааныг одоо маш сайн дамжуулдаг байгаа. Тэгэхээр бид нэр тэг буюу цахилгаан дамжуулан тим гэд бичнэ. За дараагийнх нь болохоор зэрэг хөнгөн цагааны хлорид орж ирж байна те. Энэ нь болохоор зэрэг дуу төлөвтэй ахта тийм ион юм шиг байгаа боловч хайлмагцаа алюминиум 2 хлор 6 гээд димээр
ковалент молекулыг үүсгэждэг. Тийм болохоор юу яахгүй. Цахилгааныг бол дамжуулахгүй гэсэн үг. Тэгэхээр бид нэр үгийгээд 9-өр будна гэсэн үг. За хамгийн сүүлийнх нь болохоор зэрэг нийтлийн усан уусмал гэж юм те. Тэгэхээр хлортой байгаа зү те. Тэгэхээр чинь усан уусмалтай үйлчлэн гэхээр чинь аашлоор үүсчин гэсэн үг. Аашлоор үүснэ гэхээр чинь хүчлэг гэсэн үг хана шүү дээ. Тэгэхээр хүчлэлэг гэд pH-аа сонгоно. 4 дээр 1-3 гэсэн байгаа учраас G дээр 4 гэдгийг сонгоно гэсэн үг. За ингээд багш нь яг энэ задгаа даалгавартай холбоотойгоор тас дорн тор гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг сэргийн сануулга онлын хэсгийг бэлдсэн ба. Тэгэхээр хатуу бодисуудыг бүрдүүлэх жижиг хэсгүүд орон зайн хувьд маш эмх цэцтэй тийм таст бүтцийг үүсгэдгийг тас дорн тор гэж нэрлэдэг байгаа. Тэгээ энэ дээр бол жишээнүүдийг бол оруулж өгсөн байна. Тэгээд тухайн тэр тас дорн торын зангилаан дээр байрлах жижиг хэсгээс хамаарат атомын, молекулын ионы тас дорн тор гэх зэргээр ангилж өгдөг байгаа. За жишээлх юм бол ионы тас дорн тор гэдэг нь болохоор зэрэг яг зангилаан дээр нь эсрэг цэнхтэй ионууд суугаад өгсөн байдаг. Одоо бидний мэдэх натр хлор гэхээр металл биш байгаа зү тий. Тэгээд нөгөө хоолны давас, магний хлорид гэх зэрэг маань бүгдээрээ ионы тас дорн тороо гэсэн үг хана. За дараагийнх нь болохоор атомын тас дорнтойгоо. Тэгэхээр зангилаан дээр нь атомууд суудсан байгаа даа гэсэн үг. Тэгээд бидний мэдэх энэ алмаз, балч чулуу, за захиурын диоксид гэх зэрэг маань орж ирдэг. Тэгээд мэдээж тэнд тас дорн тор яг яаж үүссэн байгаа вэ? Давхарлцсан юм уу, үгүй мүү гэдээсээ хамаарат бат бөх юм уу, балын харантаа маань ингэж шууд нурж унаал ингээл зурагддаг шүү дээ, тий. Нөгөө 9-р ангид үздэг. Тэгэхээр энгийн шин чанараараа ялгаатай тэр бүтцүүдийг бол үүсгэсэн байх жишээтэй. За молекулын тас дорн тор гэдэг юм бол молекулууд бол зангилаан дээр нь байрлаад өгчнө гэсэн үг. Тэгэхээр металл бишүүд хоорондоо нэгдсэн ийм нийтлүүд гэж ойлгож болно. Бидний мэдэх мөс, за хуурай мөс, йод гэх зэрэг нь ерөөхдөө бол молекул тас дорн торын цонхдог жишээ болж өгдөг байх нэ. За металлын тас дорн тор гэхээр зангилаан дээр нь металлын эрэг цэнхтэй ионууд бол байрлаад өгсөн байна гэсэн үг. Тэгээ энэ дээр нь бол юу электроны ийм урсгал тий үйлдсэн юм урсгал буюу электрон үүл үүсдэг ийм онцлогтой. Тийм болохоор цахилгаан болон дулааныг маш сайн дамжуулдаг байгаа. За ингээд 2-3 тодорхой боллоо. Одоо сүүлийн тэмээний ачаа хүнд гэж 2-4 дээр органик хим орж ирчээ. За сурагч Дэмбэ доорх органик схемийг судалжээ гинэ. За тэгээд 1-р урвал, 2-р урвал, 3-р урвал, 4-р урвал, 5-р урвал, 6-р урвал, 7-р урвал, 8-р урвал гээд 8 төрлийн урвал тийм түүний ингээд өөрчлөлт бүгднийг одоо ажигласан байх нь. За уг урвалын схемд харгалзах бодис ба урвалж нөхцөл бүхий хариултын хүснэгтийг доор харуулв гинэ. За даалгавар 1-6 дугаартай урвалыг явуулахад шаардлагатай урвалж нөхцөлийн дугаарыг харгалзан эдгээр сонгоно гэсэн байна. За схем дэх бодисыг ийм дугаарыг хариултын хүснэгтээс сонгоорой. За схем дэх нийт 8 урвал дундаас ялгаруулах урвалын тоо ширхгийг тоолно гэд ороод ирсэн байна тийм. Эхлэе да. За хамгийн ихэнд урвал 1 орж ирж байна. За урвал 1 дээр ажиллах юм бол энэ хараа CH2 CH3 тоо орж ирсэн байна. За энэ дээр CH2 CH2 хлор гэд ороод ирсэн байна. Энд юу үйлчилсэн байх вэ гэдэг дээр та нар хүснэгтээ ингээд харах юм бол хамгийн боломжит хувилбар нь хлор ба гэрэл гэсэн энэ 2 дугаартай өгдөл байгаа. Энийг багшнаас нөгөө юугаар буруу тооцоод хийчихжээ. Хариултаа шууд харуулахаар хийцэн байх юм. За тэгэхээр эхний 1-р урвал дээр хлор ба гэрэл гэдгийг сонгоно. За тэгэнгүүт энд яаж ийнэ гэхээр энэ хараа этил бензолын хажуугийн хэлхийний ус төрөгч нь гэрлийн үйлчлэгээр хлороор солигдож байгаа байхгүй тий. Тэгээд энд яг хлор суусан байна гэдэг нь бол харагдах нь. Хлорын цухгүй эндэлтэн сунаа гэдэг шүү дээ тий. За дараагийн 2 дугаартаа дээр гээд тэнгуут өөрчлөгдлийн харахаар энд нэг ялгаруулах процесс явагдсан байгаа даа зү тий. Тэгэхээр юуны нөлөөдгөөр энд ялгаруулах процесс явагдчихва гэхээр орж ирэх юм байна. Тэгээд орж ирснээрээ яах вэ гэхээр хлор уламжилт нийтлийг шүлтийн спиртум уусмалтай халаахад этилжүүлэх урвал явагдаад тэгээд стирол үүсдэг байх нь шүү дээ тий. За ийм учиртай байх нь. За дараагийнх нь болохоор зэрэг 3 дугаартаа дээр ажиллах юм бол энэ хараа ингээд ороод ирж байна тий. Тэгэхээр энд натрийн OH-оор үйлчилсэн байх нэ тий. Хлор алканы шүлтийн усан уусамлаар үйлчлэхэд энэ хараа нуклеофил халалцах урвал явагдаад хлорын атом нь гидроксил бүлгээр солигддог. За үнэхээр солигдсон байна. Хлор маань гидроксил бүлгээр солигдсон байна тий. Тэгэхээр 3 дээр 1-ийг бол сонгох үежээ.
За дараагийнхан 4-р ихтэр та нар ингээд ямар ингээд өөрчлөлт орсон бэ вэ гэдгийг сайн хараад байгаарай. За энэ нөхрөөс энэ нөхөр буюу дан холбоотой ээжээс найд хоёрчийн холбоо үүссэн. Өөрөөр хэлбэл дахиад ялгаруулах хурал явагдсан байна гэсэн үг хана шүү дээ. Тэгээд ямар нөхцөлд яг ийм болох вэ гингууд H2SO4 концентрацтай H2SO4 үргэлжлсэн байгаа. Энэ спирттэй хүчлийн орчинд халаахад молекул хооронд ус салаад ус ялгарсан байна шүү дээ. Тэгээд стирол үүссэн байна. За ус салсан байна уу? H2O ялгарсан CH2-тэй үлдсэн. За тохирч байна те. Тэгэхээр яалтчгүй 4 дугаартай нөхөр маань таарч байна гэсэн үг. За дараагийнх нь болохоор зэрэг 5 дугаартай хэсэг. За 5 дугаартай хэсэг дээр яасан бэ гэсэн чинь бензолын цанил дээр этил нэмэгдсэн байгаа дээ нөө. Тэнгууд энэ дээр энэ хараа. Энэ CH3, CH2 хлор ба ферм хлор 3 орж ирж байна те. Тэнгууд энд яг юу болсон бэ гэхээр бензолын энэ нөхрөөр уруулаар катализаторын оролцоотой алкилжуулаад этил бензолыг гаргаж авдаг бахны. За энэ органик химиг бол бүр яацчгүй чанарын уруулуудаас сайн ялгаж харахгүй бол ер нь бол хэцүү. Тэгээд яг өөрсдийнхөө сургуулийн химийн багш нараар те энэ одоо задгаа даалгавруудаа маш сайн тайлбарлуулаарай. Багш нь жаахан ингээд бас болоход чатгараалуулна ингээ оруулаад байгаа юм. Гэхдээ тийм чангалтай бас биш байгаа хаа. За дараагийнх нь болохоор зэрэг энэ нөхөр орж ирж байна те. За энэ нөхөр дээр урвал 6 гингуудаа 6 юу байсан бэ гэдэг энд G гэдэг байц үс гэдэг штэ тий. Тэнгууд энэ дээр хариулт нь энэ 5 дугаартай хэсэг орж ирж байгаа. Тэгээд анхдагч спиртийг хүчлэг орчинд калиен ди хорматаа хүчтэй эсэлдүүлэхэд гаргалзах карбон хүчил буюу фенил цууны хүчил үүсдэг. За одоо 5 дээр энэ 6 дээр яг юу ороод ирвэ гэдгийг мэдчихэж байгаа юм чинь G яг юу байсан бэ гэдгийг тодорхойлох одоо боломжтой болчихж байна гэсэн үг аах нь шүү дээ. За G дээр энэ нөхөр байсан гэж үзэх нь. Тэгээ энэ нөхөрт тохирох томьёотойг нь хүснэгтээсээ харах юм бол энэ T дугаар дээр байгаа C6 H5 CH2 COH байгаа. Тэгээ угаасаа энд 2 зэтэй болохоор T дугаар дээр байгаа энэ хариулт чинь хамгийн одоо тохиромжтой томьёо байгаа. За дараагийн асуулт нь болохоор зэрэг хідэн ширхэг юу байлаа? Урагшаагүй л гэдэг чинь хараад байгаа юм. Ялгаруулах хурал явагдсан бэ гэсэн байсан баха да. Тэгээ эсхим дөх бодисын эсхим дөх нийт 8 хурал дундаас ялгаруулах хурлын тоо хэдэн ширхэг байсан бэ гэсэн. Тэгээд ялгаруулах хурал явагдсан хэсгийг танихдаа бид нар хоёрчийн холбоо үүссэн хэсгийг ерөнхийдөө бол хараад мэдчихэж болно. Нэг хинт нь энэ байгаа дээ. Тэгвэл яг түрүүн багш нь ярьж байхдаа хэлсэн те энд хлор нь ялгараад ийм болцсон биш те. Энд ус ялгараад ийм болцсон биш те. Тэгэхээр 2 болон 4 дээр урал дээр ерөнхийдөө бол ялгаруулах хурал явагдсан байгаа. Тэгэхээр энэ хэсэгт хариу бол 2 ширхэг ялгаруулах хурал явагдсан гэдгээр сонгох байжээ. За энэ хүртэл анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд маш удаан хүлээлгэсэнд уучлаарай. Тэгээ багш нь яг бүр ингээ хангалттай хэмжээнд бол тайлбарыг бол өгч чадаагүй байх. Гэтэ тодорхой хэмжээнд тус нэмэр болсон болов уу гэж найдаж байна. Тэгээ илүү лавшруулад ингээд багш нараасаа яг аюул сайн асуугаад тэгээ нэлээд сайн бэлдээрээ хийм бол бас задгаа мадаа нь нэлээд чанга орж ирсэн байна. Тэгээ энэ жил бас яах юм бага хүлээлттэй л байгаа дээ тий. За ингээ бүгднгийнх нь яшин бэлтгэлд амжилт. Баяр таа.